За одоо ингээд дэлхий чинь ингээд энэ дэлхий маань байна. Энэ дэлхийн дээр ингээд одоо бидний яриад байгаа агаар мандал агаар гэж нэрлээд байгаа зүйл чинь. Дотроо ингээд хуваагдаад явна. Ингээд хуваагдаад явна. Энэ хэсэгтээ болохоор үүл нүүж байгаа хэсэг нь орчих мандал буюу нэг амьдран орш хүрээлэн буй орчноо олж. Энэ жоохон дээшээ яваад очоод давхраад мандал гэж нэрлэж байгаа. Онгоцны сэтг хэсгээ 7-8 мянган км дээр онгоцны чинь 7-8 мянган метр дээр онгоцны чинь гэдэг. Энэ жаахан дээшээ онгот нөгөө нэг гаднаас солир ирээд нөгөө нэг шатаад байдаг, солирын тоосонцрууд ирээд шатаад байдаг хийм мандал. Аянга буугаад байдаг, аянгийн хүчээ авдаг. Эндээс доош ингээ аянга зад бууж байгаа. Энэ мандлыг хэлж. Тэгэнгүүт энэ нөгөө туйлын туй харагдаад байдаг мандал. Ийм л дагуул явагдаад байдаг. Энэ болохоор нөгөө гадны сансрын хөлгүүд явдаг гадаад мандал гэдэг нөгөө нар сарны аймаг чи ийшээ ороо явчихж байгаа. За нэг иймэрхүү мандлын тухай өнөөдөр одоо ярих гэж байна. Тэгээ энэ маань бас хүн бидний амьдрал бас холбоотой нөгөө хормостын юу гэдэг шиг. За энэ болохоор физик юу энэ цагийн шинжилгээ ухааны нэр томьёо алдаа орчих мандал дотроо толтой давхар гэдэг нэртэй дээрээс нь азон давхар байгаа. Давхраад мандал гэдэг тэгээ хий мандал дулаан мандал. Энэ дулаан мандал гэж байхгүй бол манай дэлхий гадагшаа бүх дулаанаа алдчих штэ сансрал руу. Тэгэхээр гадна нэм нэг бид эрчмийн төвшөндөө нэг тийм дулаан ингээ битүү халуун дулаан уур амьсгалтай тэр зүйл байж байгаа учраас дэлхийн дулааны гадагшаа алдахгүйгээр өнөөдөр одоо ингээ гадаа юу гэдэг өвөл болохоор 20 хэдэн градус 100 болохоор 30 20 хэдэн градус гэдэг зүйл чинь тогтоомор байдаг шүү дээ. Тэгэхгүй ингээд хамаг гадагшаа дулаанаа гадагшаа алдаа явчихаар дэлхийг хөрчхөр яах юм. Нөгөө өвс сурмал нургаа бодно хүн бид нар дарааж ингээд амьтууд бүгдээр ингээд дараад амьдрах орчингүй. Бидний амьдрах орчинтой байлгахын тулд ийм олон хормостын давхаргууд байгаа. Дээрээс нь тэр хормост гэдэг зүйл чинь өчнөө яриад байгаа олон онгод бурхад гэдэг байгаа зүйл нь оршоод байгаа байхгүй да. За тэгээ тэндээс энэ одоо хормост тэгээс юу орж ичээл хурна наадар бороо шиврээ бороо зүсрээ бороо намраа бороо өчөө азарган бороо энэ олон бороонууд чинь саяхан яриад байгаа эндээс орж ирээд байгаа юм. Тэгээс хоосон орон зайс орж ирээд байгаа. Энэ өөрөө байж байгаа бүрлдээд идэв ш. Энэ бороо бүтээн. Энэ одоо шиврээ оруулах уу зүсрээ орох уу аадар оруулах уу. Эдгээр чинь бүгдээр ингэ хормост ингэ борооны эзэдгээд байгаа юм. Урт нь байна, онгот нь байна, хин нь байна, эзэд нь тэд нар бүтээж өгч байгаа шүү дээ. Тэрээс хаанаас ч өөрөө бүтээхгүй. За цаасмас мөндөр шамраг, салхи шуурга угалц, аянга цахилгаан, шүүдэр хяруу, хялмаа, солон, туяа, гэрэл, цацраг, манам, будан, хүдэн, зууд, ган, харс, цанхүү бүгдээр хормост ингээс орчиж байгаа буюу агаараас орчиж. Тэр энэ бүгдийг чинь оруулахын тулд өчнөө олон хормостынгийн бидний нүдэнд болохоор ингээд харагддгүй мөртлөө цаанаас сүнсэн дүрээрээ гэдэг юм уу эрчим дүрээрээ маш тэр нарийн торгон мэдсэн эрчим дүрээ хаалгаахгүй хүмүүс эрчим дүрээрээ байгаа хүмүүс л энийг чинь бүтээж өгч байна бид нарт хормостын эзлүүд бүтээж өгч байна. Тэгээс аянга зүгээр байж байгаа хизээч аянга цахилахгүй. Одоо ингээд нэг галаасахын тулд заавал ингэж авчиалаа хасаад өөрөө энэ лагаас гингүүд хасахгүй шүү дээ. Тэр шиг салхичсан шуургата заавал нэг хүч хэрэглэж байгаа. Тэгээ энэ бүгдийг бүтээж өгж байгаа өвгдээдсийн одоо онгод ертөнцийн оршихуй, бүтэн оршихуй бид нар хайрлж хүндэлж явах хэрэгтэй байхгүй бусдын хөдөлмөрийг. За жишээлбэл аянга цахилгааны тулд сарны эргэн тойронд байх сорондон цагиргуудаас хэмжээний цэнэгийн урсгалыг хормостын за ингээ ямар байдлаар эдрийг бий болгодгоо гэдэг ганц нэг томьёолт бичигдсэн байна. За нөгөө энэ туйлын туяан байна. Энэ шорон шуурга шуурж бүгдээрээ санаа үйл хэрэгтэй явж байгаа шүү дээ. Энэ газар дэлхийг чинь одоо хөр шороогийн өрн бүтэн байх гад гэдэг юм уу. Энэ хөр шорооны завсраар орсон муу муухай хог бүтгээ чинь энэ шороо хойдрууж авч цэвэрлж өгч байгаа шүү дээ. Тэгэхгүй бол хүн очиж хээр талд байгаа. Хээр талаар хогоо хийчээ явна очиж цэвэрлдэг. Аргаа ороод байгаль өөр ингэж хураа цогдуулж хойдрууж хурааж авч явж жалгаруугаа аваач булаад тэгээ дараа нь жалганд нь үерийн ус нь урсаж нөгөөдхөө задлаад нэг талд нь аваачиж ингэж дайргараа ингэж урсгаж явж байгаа жижиглээ тэгээ бутлаад нөгөөдхийн дараа нь салхи ингэж эргэлдэхтэй задал тэгж байгалаа цэвэрлж байгаа. Тэгээс одоо бид нар үнэхээр бол гадна ингээл хогоо гаргаа шидэд тийм л амар болчихсон шүү дээ.
Хэн ч очиж тэрийг цэвэрлэхгүй. Тэгсээр нэ орцоо цэвэрлэн тэгсээр нэ гэрээ цэвэрлэнэ. Тийм л байгаа шүү дээ хүмүүсрийн önөнд. Энэ ингээ аянга боо. Энэ аянга зүгээр яжаад хизээч боохгүй. Энэ шарган шурга. Энэ шарган шурга болж байж энэ хөрөс шорооны чинь амьдралыг тэтгэж байгаа. Хөрөс шороон дээр өг сурмал урахгүй бол ган гачиг үрлээл байгаа. Тэгээ энэ шорон шурга сурж иж ядаж хөрснийг нь тэр нягтарсан, дагтарсан хэсгийг ингээд зөөлөж хохолж ингэж хооронд нь ингэж сэндийж өгж байгаа шүү дээ өгүүдээ гэхэд ийм энгийн одоо байгалийн үзэгдлүүд байгаа аахгүй юу гэн. Тэгээ энэ бүхний чинь ингээд биднийг айтайхан амьдраасай. Тэгээ ан амьтад нь бас айтайхан байгаасай. Хөрөс шороон дээр өг сурмал айтайхан ургаасай. Одоо хор бороо хормос тэнгэрээс арвихан их ороосай гэд ингээд хийж байгаа хүмүүсийн хүч одоо зүйлийг ойлгохгүйгээр өнөөдөр бид нар яаж н бороо орохлоор төнгөшөөгөө за зэндэш яв. Бороо орохлоор бороо нь орлоо гээл. Яасны усан бороо яадаг уйлгэнсэн тэнгэрвэ гэл нэг 2 3 өдөр бороо уралж орохоор үгээ хэлээ. Жинхэндээ 2 3 өдөр орох шаардлагатай болоод орж байгаа. Ичнээн хөлмөр гаргаж иж тэр их үлийг ингээд тэнгэрт хуранд хоригдуулж бүтээж байж тийм үү? Бүтээж байж манан будан хөдөнгөрөө бүтээд тэгээ салхаараа туужцарж яад тэгээ дээр ингэж байлгаж жагаад тэгээд айдуухан тогтоохон шиврээ болгоод намраа болгоод тэгэж орж иж хөрсний гүнд чинь бас ус байгаа. Хөрсний гүнд гол горих байгаа. Тэгжээж худгаас ус гардаг болгож байна. Тэгжээж бид нар одоо юу гэдгийг төдөн метрээс одоо гэрийнхаа гадаа усаа гаргаж ирж байгаа шүү дээ худгаар. Тэгэхгүй тэгж их бороо цэвэрж ордггүй байсан бол тэр усан доошоо хөрсөөрөө дамжаад доороо очиж тунаа. Тэгээд тэр дэлхийн хөрсний гүнд байгаа бидний худаг гаргадаг тэр усыг бий болгож чадахгүй байхгүй. Хамаагүй үйлчлэр яа гэн тууж авч явал тэгэл дахиад энд нь ус бороогүй болоод үлдчихдэг. Гэтэл нөөдөр тэгдэг хүмүүс зөндөө байна. Тэр тэгж тэнгэрийг шүүтлээ өөртөө нэг тусалж бороо оруулж чадахгүй гантай гачигтай тусал борооч оруулж чадахгүй байж тэнгэрийг шүүдэг. Тэгэл ган гачиг болохоор ямар төвхтэй юм бэ ган гачиг болоод. Яагаад ган гачиг болоод байгаа жишээлбэл. Тэнгэр ингээл үүл нүүж үржснээ яг ингээл орох гэж орж чадахгүй салхин туудаа авчдаг ш. Яадаг энэ ган гачиг болгодоод хөрш шороонд тэр чинь ган ингээд усыг чинь доош нь тосч буулгаж ирээд тосч авах тийм соронзон эрчим гэдэг юм уу тийм зүйл доош нь татчих хэвээр үүлээс бууж ирж байгаа. Тэр татах гал гэсэн нөгөө хөрш шорон хитрхи хуваарсан хитрхи эрчимгүй хитрхи ус ургамалгүй болчоор чинь үүл нь хүртэл тогтож бороогоо оруулж чадахгүй хуйсгэн жагаал явчихж байгаа. Тэглээ тэр үед бид нар яах вэ? Ядаж л монголчууд хурганы арсаа гараад ингээд сэвтгэл байсан ш хур бороогоо өрн дуудаад. Тийм ч үйл хийхгүй. Тэгээ сайхан бороо ороо явчихлаар араас нь тэнгэр сэлмэл хөрш шороо ямар сайхан сэлэм тэгэхэд нэг ганц талархаад араас нь өргөл өргөжж өргөдгүүл тэм сэтгэлтэй болсон. Тийм л одоо ухамсаргүй болчиход байгаа. Байгаль хүн холбоотой тарихаа байсан. Байгалийн эзэдэд ингээд талархаа байсан. Тэгээд ингээд өглөө нэг юм ч юм уу гараад ингээд өргөл өргөлөөр мохор сүсэх тавтаад юугаа гуугаад юугаа өргөл гэдэг юм бэ гэж ярьдаг дайны л байгаа. Тэгэхээр тэгж болохгүй. Тэгээд дээрээс нь одоо ингээд шүүдэр гэдэг зүйл яах гэж боддог. Өлөө болгон шүүдэр бууж. Шүүдэр буудаг. Одоо говь жишээлбэл та нар мэдгүй. Огт бороо ордгүйр нэг ус ургаад байдаг. Энэ шүүдрийн үн шүү дээ. Өөрөөр өглөө болгон өөрөөр ингэж шүн одоо 3 цаг 4 цаг 5 цагт бууж байгаа тэр шүүдрэл тэр хөрсийг жоохон чигэж үнсийг жоохон чигэлж ус модыг ургуулж байгаа жишээлбэл. Тэрэн шиг хаасаагүй шүүдэр бууж байгаа. Шүүдэр буухтаа дандаа тэр ус урмын үр амийг хацардаг. Ус урмын үр ам. Шүүдэр буусны дараа цэцгэн дээр навчин дээр яг сон одоо юу гэдэг цох бий болдог. Адгийн нааз. Хөрш шорооны тэр ням бактери бид нар чинь бүх хогоол хөрс рүү хайж байгаа штэ. Ингээл утаа тортог үүсгэн нөгөө утаа тортог нь явж ираад хөрсөн дээрээ бууж байгаа. Тэгэл хүн бидний амьсгалж чадахгүйгаа тэр тортог буцаад хөрсөн дээрээ буухлаар хөрсөнд байгаа жижигхэн тэр торхоонууд чигийг улаархаа адилхан амьсгалж чадгаа байж байгаа. Тэр бүхэн амьсгалж чадгаа болохоор яах юм? Үүс ургамалч хортны шамжинд идэгдээд урахгүй штэ. Өчнөө вирус, өчнөө бактери нянгууд нь хөрсөөр дүүрэн болцохоор хогийн л үүс ургамал болно штэ. Зүлэг ногоо алаг цэцэг хүний амьсгалд хэрэгтэй. Хүний энд өнөрийн тархинд хэрэгтэй. Нэг ширхэг ч юм уу. Мал идэх ус ургаа л шүү. Адгийн наацхан. Тэр шүүдэр тэгэхээр шүүдэр буусны үед яадаг. Шүүдрийн усыг өөрөө шүүдэр навчтаа шингэтэл хөрс зүлгэндээ шингэтэл тэр үс рүүгээ шингэтэл уг нь тэн дээр хог бүртэг хаях ёсгүй гэдэг.
хаях ёс. Гэтэл манай шүүдэр ингээд буугаад хатаагүй багт гаргаад гэж угаацаа татсан. Хэзээ монголчууд угац татдаг байсан жишээ. Эсвэл гараа шууд шийчдэг. Эсвэл гараа пацаал гიშгээл нөгөө мөн шүүдрийн ус шингэж амжаагаа багт. Тэгээ шүүдэр гэдэг чинь тийм хэрэгтэй юмаа гэдэг нь шүүдрийн усаар цаашинж өгсөн биш дээ гэдэг нь. Дэндүү их нандин зөв шүү энэ шүүдэр чинь гэсэн санаа. Шүүдэр буухгүй бол сургалт дэм шин гэдэг зүйл байхгүй. Мал нь өвс идээд байсан тархахгүй. Хүн бид нар өчнөө ногоо мах идсэн ч нөгөө шингүү. Тийм л болж хуурдаг. Тэгэл хавдар гэдэг үг чинь хамаагүй өгсөн шүү дээ. За мөндөр гэж орё. Мөндөр яах гэж ордог юм бэ гэхлээр энэ мөндөр дотор ням бактерийг устгадаг. Одоо эргээд нөө антибактери гэдэг шиг тийм зүйлүүд байдаг. Мөндөр дотор. Тэгээд мөсөн дотор хамгийн ариухан амьтд байдаг шүү дээ ер нь. Тэгээ мөсөн дотор тэр чинь мөсөн дотор хөргөчн дотор махаа ихлээр муутахгүй байна. Хөргөчн дотор сүвгээ ихлээр гашлахгүй байна. Тэр шиг тэр мөндөр дотор тийм нөө нэг гашлдаггүй гэдэг шиг тийм одоо амил гэж яриа да та нар амил гэж. Тийм амийг хийчээд тэр нь ирээд хөрсөн дээр ингээ хайлж буугаад хөрсний гүн рүү орохлоор өвс сургуулийн үнцгийг идээд байгаа ням бактериуд хортны шавжуудыг устгадаг юм аа. Тэрнээс энэ хортон шавж үүсээд ингээд ингээд тариа ногооны талбайн дээр очиод өвс сургууль өнөөдөр байцаа төмөс ногоон ингээд хортон шавж гээд баахан хор засаад идэв биш. Мөндөр нь өөрөө сайн бууж яхан бол хөрсөн ариухан болгоод үнцэн ариухан болгоод тэндээс эрүүл төмс эрүүл байцаа эрүүл одоо юу болдог. Тэгэл одоо яг үндэ бол ингээд тариа тардаг хүмүүс тийм шүү дээ. Айгүй их нөгөө байцаа мэс тардаг хүмүүс маш их шавжин устгаж байгаа гэж хөрсөө өөртөө бохор болгож байгаа. Тэгэхээр мөндөр лав тийм үүрэгтэй. Мөндөр хөрсийг хоргуужуулдаг үүрэгтэй. Хоргуужуулдаг. Хөрс хоргуу ус гол мөрний ус хоргуу болгодог үүрэг нь мөндөрт байдаг. Агаар салхийг хоргуу болгодог үүрэг нь мөндөрт байдаг. Бид мөндрийг ингээд шүүрдэл хамаад байгаа гэж. Эсвэл мөндрийг хайлаад хөрс рүүгээ үнс рүүгээ орж амжаагаа байхад нь дээрэс нь түрүүний хэлдгээр үнсээ гаргав. Би энэ жишээнүүдийг яаж энэ нэг онцлогоо хийхэд нэг тийм жишээнүүд гарч идэг байхгүй. Мөндрөн дээр одоо нэг бие зассан ч гэдэг юм уу эсвэл хамаагүй юм чирж явж байгаа нэг мөндрийг хайлуулаагүй эсвэл одоо нөгөө нэг юу гэж хэлдэг вэ? Үнсээ гаргаж хайсан майсан гэдэг. Энэ мөндрийг бүтээх гэж ямар их цасны өвдүүд, мөсний эдүүд, дахиад амны оршихуй, гэрэл туяаны хүмүүс нийлэн бэлэн бүндгэр болгочоод за яг энэ орон зай хортон шавж ихсгээд энэ хөрш шороог нь ариулъя гэд парага болгож яхад нь мөндрөө болгож авах одоо хүндэлтгүй ч гэдэг юм. Эсвэл мөндрөн дээр авчиад нөгөө хортон шавж устгах гад ирсний өндөр нь ханиадны өвчтэй, цэрний өвчтэй, ходоодны өвчтэй тийм үү? Байжээд гэх нусраа хаяад. Тэгээд нөгөө мөндөр нь бактери нянгийг аваад хөрсөн дотроо ороод нөгөө өв сурмал хөрсийг дахиад бүр балер нэг ханиадны томооны вирус, ходоодны янз янзын өвчний вирусээр арвижуулаад тэгээд хөрснөөсөө дэгцэн янз янзын агаар туслын зам гэдэг юм өвс хүнсний өвчин тархааж байгаа шүү дээ. Малаа өвчлүүлж байгаа. Шувуугаа өвчлүүлж байгаа. Гэх мэттэй. Иймэрхүү байдалтай байдаг. Тэгэхээр хормостын одоо хормостоос бууж байгаа хүний ариун нэгдүгээр байлах хэрэгтэй. Хоёрдугаар бэлгшээж тосч авч явах хэрэгтэй. Хормостоос нэг ч юм буухгүй бол та нар төсөөлдөө цас огт уул болоод идэг цас ордгүй. Зун болоод идэг бороо ордгүй. Солон татдаггүй. Салхи дэгддэггүй. Яах вэ? Ямар болох вэ? Ямар их мохоо эрчмийн өмхий эрчимдээ гэдэг өмхий агаар дотор байх бол тоо. Тэгэхээр энэ бүгдийн нэг энэний эсрэг маш их үйлдэлүүд гаргадаг хүмүүс. Тэгээ хурмас тэнгэрийн эз дотор шуудууд орж ирдэг. Шуудууд. Хурмастын үйл хэргийг хийхэд тэр шуудын одоо за жишээ ганцхан жишээ. Ингээд нүүдлийн шувуу яах гэж яваад идэв. Энэ агаар дотор ч нөгөөдөө нэг л юм хэлээ. Бороо хур ордог болох. Одоо бид нар ингээл одоо өвөлж ингээ паври шиг юу ч хог мөх шатаагаал ингээл агаарыг чинь асрын хортой утаа өндөр тортог тоос одоо ингээл гудамжаар одоо химийн үйлдвэр цемент мемэд юу ч үгүй мэдгүй. Бүгдээрээ дээш зарим буцаж буузаа. Зарим нь одоо яхаарахгүй хур бороотойгоо гэмүү шүүдэртэйгээ буцаж хөрсөн дээр бууж байгаа. Зарим нь бол дээшээ сорж байгаа цэглэгэнд оруулж байгаа шүү. Дээр салхи малхи нь хурааж авч байгаа. Тэгэхээр нэгдүгээр шуудын амьсгалыг бид нар амьсгалдаг орон зай амьдрдаг орон зайг нь байхгүй болгож байна. Хоёрдугаар шууд нүүдлийн шууд нүүж явж байхдаа өөрөө тэр орон зайгаа амьсгалаараа бас цэвэрлж авдаг шуудууд байдаг. Дахиад энэ агаарын энэ олон торлог гэдэг юм эрчмийн тэр юг нь
бүрэн бүтэн болгож нүүж өгдөг. Энд байгаа эрчим энэ хүртлээр тасарсан байх юм бол одоо энгийнээр яриа цахилгааны хувцас эндээс тийшээ очиж тэр гэрлийг асаанаа та. Тэгвэл эндээс тийшээ очдог тэр цахилгаан энерги чинь зөөж явдаг байхгүй. Уг нь цаанаа зөндөө нарийн юм ярих юм бол. Тийм учраас нөгөө нэг шуудыг бид нар бас хөндлөж хайрлах хэрэгтэй. Нөгөө шуудууд чинь бас энэ хормостын эзэдийн өмнөөс бас ингээд ажил төрөл хийгээд явж байгаа. Болоо явж байгаа шүү дээ. Бид нар энэ дэлхийд өөрийнхөө удам хугацааны өвдгийн өмнөөс төрчөөд өрөвдмийн төрүүлж үлдээж байгаа тэд нар ч гэсэн бас урдмаа төрүүлж үлдээх хэрэгтэй бас тэрийг хийгээ явж байгаа ш нэг талаас. Гэх мэтлэн за нэг болов. Тэгэхээр салхитгдээ. Одоо ялангуяа салхинд ингээд хой салхи юм уу нэг шамраг зууд модонд бэлтгэлгүй орчоод зууд боллоо. Зууд нь ядж байгаад нөгөө нэг та нар нэг ингээд зууд болсны дараа яадгийг маш их цасны дор хөрсөс сэрэгдэж штэ. Зууд болсон нутаг дараа жил тэрний дараа жил маш сайхан үүсрэмэл ургадаг. Тэрийг нөгөө нэг битүүлж цасаар ингэж битүүлээд тэнд нөгөө нэг юу шиг бүлэмж шиг ингэж битүүлж өгөө дотор нь элчийг хадгалж байгаа тэнд өр хөвлүүдийг шинээр бий болох хөрсийг ядаж бэлдэж өгдөг баг. Тэр мэрийг ч мэдэхгүй. Ган гачиг яах гэж болдгийг ч мэдэхгүй. Тийм байгаа ш тэгсэрнэ байгалыг шүүгээл байж болохгүй л гэсэн хэлэх гэсэн. За юу гэлээ тэнд тасын байраа наад барай гэдэг зүйл чинь ийм. Та нар зөв ойлгоо. Одоо ойлгосон тасын барай гэж надад хэлсэн. Барай гэдэг зүйлээ эхлээ зөв ойлгоо. Барай гэдэг зүйл хоёр төрлөө байгаа. Энгийн хамгийн их багаар би ярих гэдэг. Яг нэг бол болохоор ийм барай байгаа. Чи хормос тэнгэрийн өвдгийн үйлдэл бол барайнд орж байгаа. Хормостын энэ удаан та нар бодлоо цасыг, мөндрийг, салхийг, аянгыг, шүүдрийг, солонгыг татуулах, будам манан хүдэн бий болгох гэнэ бол маш олон эрчмийн үйл ажиллагаа цаана өрнөж байгаа. Тэгээс зүгээр байж байгаа л өөрөө дэшээ дэгдээ. Зүгээр байж байгаа л өөрөө доошоо буудаггүй шүү. Нэг ч юм одоо энэ дээр байгаа юм хүн хөдлөггүй бол хөдөлдөггүй шүү. Байгалийн лав тийм үзэгдэл юусоо байхгүй. Тэгэхээр энэ хормос тэнгэрийн өвдөөцүүд өнөөдөр бидний одоо ингээд Монгол одоо ингээд хоошоо явангууд ингээд нэг галаа түлээл те дарихийн дэшээ хороолын дэшээ асар утаатай байна штэ. Тэр чинь тэр их гарч байгаа утаа гэж хин цэвэрлээд байгаа юм бэ. Энэ хормостынхан одоо солон азооны тохиргынхан тэр туяаныхан энэ хормостын тэр солонгойхон за энэ гэрэл цацрагийнх энэ манан будгийнхаа цэвэрлэх гээд ариусгах гэ тэгээ хүн бид нар сайхан цэнгэг агаараар амьсгалаад нэг ингээд тарих толгой нь уушиг муушиг нэг айтаахан эрүүл байг гээд ингээд тэд нар чинь үйл хийх гээд нэг бол чамаас үйлчлэх гэж байгаа. Чи нэг бол тамхтай. Одоо энийг уншиж байгаа хүн. Нэг бол энэ хүн тамхтай. Үгүй бол энэ хүн өөрөө ямар нэгэн тасч байгаа гэлөө. Эсвэл тасч байганд ямар нэгэн буруу зүйл хийсэн. Яг таст нь өөрт нь яг буруу зүйл. Тэгэхээр би нэг бол минийхэр бол би барайгаа илүү юуач уншдаг гэхээр онгодын барайтай хүмүүстэр тэгж уншигддаг. А үүлийн барайнаар бас нэг уншигддаг. Ямар нэгэн буруу зүрөө ичээд нөгөө хүмүүс чинь чи алдаа гацсаач. Чи надад чи одоо миний үүрийг эвдсэн штэ. Чи миний шууны үүрийг эвдсэн штэ. Чи надад миний үүрийг бүрэн болгож өг. Тэгвэл чиний үүр хүртээ үүрийг өргөөг зүтгэлээ. Гэт ингээд их барай гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хариу нэхэд тэгээд барайгаа ойлгох гээд ингээд хаашаач авсан ингээд чөлөөтэй хөдлөхгүй. Чи тэр тэгээч ингээд энэ юм хийж өгөөч надад. Энийг хийж өгөөч гэдэг ингээд жоохон ажил төрлийн бүтэмжгүй болгохыг барай гэж нэрлэдэг. Нэг бол тамганы барайтай үлдэндээ орох болчоод үлээ хийгээч гэсэн үг. Нэг бол буруу зүйлээ ойлгож ухаарад үнэлт дэмжээ хайрлаач чи. Надад хохирлоо баргадуулаач. Эсвэл энийг ухаарад дахиад бусад болдгүй мэдээ олон хүнд хэлж өгч өөрийнхөө алдаа одоо надад хохирлоо баргадуулж өгөөч гэсэн тийм л утгатай барай. Тийм хоёр байдлаар барай уншигтаад байдаг. Ер нь барайг тэгж тэмдэглэдэг. Шахаа гэдэг нь болохоор ууралж хэлгэнж олон удаа сануулж байгаа. Зүуд нойронд нь ч гэдэм юм ямар нэгэн одоо бид нар арчимыг хэлүүлээд ингээд сануулаад тахад хийхгүй байгаа тах юм бол одоо хүн алдаа гаргаад байна шүү дээ. Нэг хүн ирээ санууллаа, хоёр дахь хүн ямар нэгэн байдлаар хэллээ, гурав дахь нь хэллээ. Өөрийнхөө дутагдлыг хүлээхгүй. Өөрөө одоо энэ нэг юм хийж өгнө гэдээ амлцсан бай гэж бодъё. Одоо манай тэр өрөөнд хийжгүй яваад 1 сар болоо, 2 сар болоо, жил болоо, 2 3 жил болоо. Уурлаа нэстэй бид нар. Чи мөнгөний авчид яагаад хийж өгөхгүй юм бэ? Чи амар заа гэж чи яагаад хийж өгөхгүй юм бэ? Уурлаад хүрчээ чирээ доцроод хийх гэж. Энэ шахаа штэ. Шахаж штэ хүчээр. Ялгаан тэр л байхгүй. Тэр иймэрхүү байдлаар явагдана. Тэг аль нэг мэдэхгүй нь ямар ч байсан. Гэхдээ яг ийм болсон шалтгааны төөх юм бол олон гарч ирэх байх л та. Тэгээ зүгээр л хамгийн гол нь хүн ээжичүүд бие үзүүлэхээр нэгдүгээр байгаад тэгэхээр байгаа шиг хайр, хоёрдугаар үр удмаа сайхан хайр, тэгээ гуравдугаар өөрийгөө хайр.
Тэр нь юу гэсэн үг өөрийгөө хайрлаж уурлахгүй байхыг хэлнэ. Өөрийгөө хайрлаж хармуугийн ботохгүй байхыг хэлнэ. Өөрийнхөө эрчим энергийг цэвэр ариун байлгах хэрэгтэй. Өөрийгөө хайрлахыг хэлнэ, бусдыг уучлахыг хэлнэ. Бусдыг уучлах юм бол чамаас нөгөө хүлэгдсэн олон бодол нэгсэн зовсон шансан тэр олон юм байхгүй бол чи өөрөө зовлонгүй болох байхгүй да. Бусдад өгөх ёстой юм байвал тэрийг өг гэсэн үг. Бусдад сайхан үг хэл. Бусдыг баярлав. Бусдад таларх. Бусдад талархаад байх юм бол хүн бусдад чинь чамайг магтаж хайшин ч гэдэг. Чиний хийсэн юм ингээд магтаад байх юм бол дараа нь эргүүлээд тэр хүний хийсэн юм магтах юм бол тэр хүн чинь чиний сайхан юм олж аваад бас магтана шүү дээ. Чи чинь тийм сайхан шүү. Хамаг сайхан юм нь олж хараад хэлнэ шүү дээ. Хүнээс бэлэг авчаад эргээд өгдөггүй юм гэж байхгүй. Хүний сайхан харцаар хүнээс сайхан дайлуучаад буцаад юм санахгүй. Санахгүй л бидтэй. Гэхдээ тэр хүн өөрийнх нь энерги өөрөөс нь тэр үг гарсан шүү дээ сайхан. Тэр сайхан бодол өөрөөс нь гарч байгаа шүү дээ. Тэр сайхан өглөг өөрөөс нь сэтгэлээс нь гарч байгаа шүү. Тэр хэмжээгээр өөрөө цэвэршээд сайхан эрчим энерги өөрөөсөө үйлдвэрлэгдээд өөрөө үйлдвэрлэгч болоод байна. Тийм учраас нөгөө тийм зөвлөгөөнүүдийг л өгмөр. Яг үндэ бол тэгэд юуг одоо эргээд тунгаах хэрэгтэй. Мэдээж хүн болгон төгсдөг гэдэг биш. Бид нар бүгдээрээ л алдаатай. Бид нар бие бүгд алдаатай. Алдаагаа засах гэж хичээж явж байгаа хүмүүс. Таньсан жаахан маань нэгэндээ өгч. Тэгэхээр бас эргээд өөрийнхөө амьдралыг шүүн тунгаал гэсэн. Би нэрээ хүүхэд байхдаа арай л ирэх байж. Би залуу байхдаа арай л давлуун байж. Би өөр хүүхэдтэй арай л эрэлхүү байж. Тийм үү? Одоо миний хүүхэд чинь яад ингээд их загнадаг байж гэж хэрэг тийм байгаад тэрийг ухаал та. Би өөр хүүхэдтэй хайраар дутаасан гэж бодоод тийм биш үү? Яна хайраар дутаач авсан юм биш үү? Гэт тэгвэл ээж нь та нарыг хайраар дутаасан байна өшөөгөр жишээлбэл ийм дэр гэдэг энийгээ хэлчихэд л хүүхэд нь гэгээр гэрэлтэл явчихвал зүгээрээ ээж санаа зовхонгүй таны зөндөө хайрыг бид нар хүлцэн гээд ингээд буцаад хариулах нь өөрөө тэр хайрын сүлэлтэй тэр хүн өөрөө гоё болох байхгүй. Тэгээ энэ тийм хэцүү зүйл биш байхгүй. Гэгээр л гэдэг зүйл чинь ерөөсөө энэ шүү дээ. Тэгэд явах нэг хэлж байгаа шүү дээ. Явахтаа энэ хороогоос явахдаа харамсах зүйлгүй яваа. Тэр нь тэрийг өгөх миний аваа. Тэр нь тэрийг одоо тийм эргэтэндээ ганц ирээ цай аяг цай өгчихгүй яваа. Тэрлүү уцтаа сайн үг гэдэг асуучихгүй яваа гэх. Энэ чинь тийм хэцүү биш байхгүй. Энэ нэг бүх юмуд чинь ямар ч үн төлбөргүй хүн хийж болохоор зүйлийг тэнгэр биднэрт оноочоод та нар хийгээд өгөөч юм. Гэхдээ бити өвөндөө харан байж гэдэг юм. Бити одоо буяндаа харан байж гэдэг юм. Тэмхүүл юм сануулж байгаа шүү дээ. Ингийн шүү дээ. Ингийн юм байлээ шүү дээ. Тэгээд ер нь улаач болсон хүмүүс нь яагаад бид нар жоо эрүүл болчдөг вэ гэхээр тэр зүйл рүү жоо ороод ихлээр өвчт. Ер нь ихэвч нь улаач болсон хүмүүс өвчтэй байжгаад ирдэг шүү дээ. Эсвэл шахаатай бариатай байжгаад нэг юм болохгүй болчиход ирдэг шүү дээ. Ууртаа уцаартай ч юм уу ирдэг байхгүй. Тэгээд бид нар чинь багаар айтайхан болоо. Яагаад бол бид нар өвчлээ шахаанд оруулаад өвчлээ бухимдаад амьдрал хүртэл цөхрөөс амьдралыг хүртэл муухай амьдрах хэвээр хэцүү гэж байгаа ирдэг. Тэгээд чи тийм биш үү гэж ухаарч явж байгаа гайгүй болж явж байгаа хонтой л та. Танаа дээр юу гарсан? Бишээ танаа дээр юу гарсан байгаа үзээ. За сурмас хасуу. За наадах чи одоо